За гол өгүүлбэрийнхаа урд нь чойнож байж болдог чөлөөтэй сэлгээтэй байрлалтай хамаагүй гэдэг утга гаргадаг холбоосын тухай зааж өгье. Тэгэхээр одоо who, what, which, how гэх мэтийн асуух төлөөний үгнүүд дээр ever гэдэг үг залгаад өгчхөөр энэ маань бол одоо хамаагүй гэсэн утгыг бол агуулдаг ийм холбоос болчдгоо. Тэгээ төрүүлж орчуулдаг байгаа. Жишээ нь одоо whoever гэж ивэл одоо хэн байх нь хамаагүй гэж ойлгоно. Whoever you are гэж ивэл одоо чиний хэн байх чинь хамаагүй. Чи хэн ч байлаа гэсэн цэрэг байна уу, цагдаа байна уу, цэвэрлэгч байна уу, дарга байна уу тэр нь хамаагүй гэсэн утгатай болчдөг. Тэгээ чи хэн ч байлаа гэсэн I'm not afraid of you. Би чамаас айхгүй байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийг бол одоо I'm not afraid of you, whoever you are гэд арт талд нь байрлуулсан чиг л болно. Тэгсэн ч гэсэн төрүүлж орчуулна. Чи хэн ч байлаа гэсэн би чамаас айхгүй байна гэж. Whatever you do гэвэл одоо чи юу ч хийж ялаа гэсэн гэд ингээ орчуулах нь байна. Whichever we choose бид нар юу алийг нь ч сонголоо гэсэн гэдэг ч юм уу тийм ээ. He will enjoy it. Тэр бол үүнийг таашаана. I know. Гэх мэтлэр илэрхийлнэ. Whomever you like. Тухайлбал одоо жишээ нь you can choose as your dancing partner whomever you like гэвэл одоо чи бүжгийнхаа хамтрагчаар таалагдсан хэнийгээ ч хамаагүй сонгож болно гэж. Тухайлбал одоо тэр нь долгор байна уу, дулмаа байна уу тэр нь хамаагүй гэсэн утгатай байна шүү дээ. Whenever he gets up гэж ивэл тэр хизээ босох нь хамаа байхгүй. Өглөө эрт байна уу, орой байна уу тийм ээ. 7 цагт байна уу, 9 цагт байна уу тэр нь хамаагүй шүү гэсэн утгаар хэлчихэж байгаа. He always has his breakfast. Тэр ямагт одоо өглөөний цайгаа уудаг гэх мэтлэнгээр. Wherever you go чи хаанч явлаа гэсэн гадаадд байна уу, Монголд байна уу, хөдөө байна уу, Баянголд өргөт байна уу тэр нь хамаагүй шүү л гэж байгаа. За иймэрхүү хүүхдэд дуунууд их байдаг. Одоо харан хамтлагийн одоо санандаа гэдэг дууны дахилтан дээр тийм ээ. Wherever you go, whatever you do гэдэг шүү дээ. Чи хаач явсан гэд юу ч хийж илаа гэсэн don't forget that I'm forever yours гэж. Би үрд чинийх гэдгийг л битгий мартаараа гэд. Wherever you go, just don't forget that you are Mongolian гэвэл чи хаач явсан Монгол үндэстэн гэдгээл битгий мартаараа гэж. За тэгэхээр however гэдэг маань болохоор угсарсан нийлмэл өгүүлбэрийн connector буюу цаашаа холбоосч болдог. Тэр үедээ болохоор ямар утга гарах вэ гэвэл гэлээ гихтэй гэдэг утга гаргацдаг. Мөн хавцарсан нийлмэл өгүүлбэрийн conjunction буюу нааша холбоосч болж чаддаг цорын ганц холбоос бол энэ. Тэр үедээ болохоор яаж л бол яаж гэж. Now that you have become our boss, you can change the timetable however you like, however you want гэх юм бол одоо чи нэгэн тал одоо чи манай дарга болсон юм чинь цагийн хуваарийг хүснээр яаж л бол яаж. However you like гэвэл таалагдсанараа яаж л бол яаж өөрчилж болно шүү дээ гэх мэтлэнгээр одоо орчуулдаг. Өөрөөр хэлбэл ever-тэй 7 холбоосыг та нар зүгээр дотроо хамаагүй гэдэг холбоос гээл бодоод явчих юм нэ шүү дээ. Whoever your father is. Аав чинь хэн байх нь хамаагүй гэд. I will respect him properly. Би түүнийг одоо зөв ёсоор хүндэх болно гэх мэтлэнгээр хэрэглэнэ.